Гурван бүсийн нутаг Баянхонгор аймагт тав тамирал. Монгол улсын Баянхонгор аймаг нь 1941 онд үүсгэн байгуулагдсан 20 сум нэг тосгонтой 26270 өрхийн 87243 хүн амтай. Монгол улсын нутаг дэвсгэрийн 7.8%-ийг эзэлдэг томоохон аймгийн нэг юм. Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр Монгол орны Алтай хангай, Говь, Цөл, Тал хэр бүхий газар зүйн дөрвөн муж байгалийн 3 цаг агаарын 2 бүсийг хамардгаараа онцлогтой. Тус аймаг нь Сибирийн их тайгаас Төв Азийн Говь, Цөл шилжих бүсэд Монгол улсын нутаг дэвсгэрийн баруун туг хэсэгт байрлаж Өвөр хангай, Өмнө Говь, Говь Алтай, Завхан, Аранхангай аймагуудтай нутаг залган бүгд найрамдах Хятад ард улстай 140 км нутгаар хиллэн 116 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай нийслэл хот Улаанбаатараас 630 км зайд оршдог. Баянхонгор аймаг нь далайн түвшнээс 1000-аас 1400 м өндөрт оршино. Хамгийн номдор газар Эхийн гол 720 м, хамгийн өндөр нь Их богд бол 3957 м өндөрт өргөгдсөн. Агаарын температур хөдний улиралд дунджаар хасах 18-аас 30 байдаг бол дулааны улиралд нэмэх 15-аас 27 хэм байна. Нутгийн хойд хэсгээр 62.2 мянган гад, Хармод өмнөд хэсгээрээ 477 мянган гад, Заган ойтой, Зээрэнгийн хүндий, Номингийн говь зэрэг Алтан өврийн их говьуд байрлах бол Байдраг, Төй зэрэг томоохон голууд, Бөөн цагаан, Орог нуур, Хөх нуур зэрэг томоохон нууруудтай. Дэлхийн 13 гайхамшигыг нэмэх 45-аас 95 хэм халуун 300 гаруй аршаан бүхий шаргалзуутын аршаа 800 мянган жилийн өмнө хүн амьдарч байсан Баянлагийн цагаан агуй 50-аас 80 сая жилийн тэртээ авраг том махчин үлэг гүрвэл амьдарч байсан бүгийн цав ногоон цавын хоолой луу яс гэх мэт байгалийн гайхамшигт газруудтай. Чингис хааны цэрэг дайлар мартахтан буудлаж байснаар Монголын нууц давчааноо тэмдэглэн үлдсэн мөн Галдан бошигт өндөргийн зан узарнаар алхын ноёдыг цуглуулан чуулж байсан хүрэн бэлчир зэрэг түүхэн газрууд 15-аас 16 дугаар зууны үед баригдсан Хачин ламын сэмчин дугуйн Чин сүсэгт Номон хааны хийд зэрэг хүн эртний дурсгалууд манай эртний өмнөх 3000 жилийн тэртээ хүмүүсийн оюун соёлын гайхамшигт өвийг өөртөө шингээсэн шатар чулуу их Баянгийн бичигт хад зэрэг хөшөө дурсгалууд нь Баянхонгорчууд бидний бахархал юм а. Нутгийн хойд хэсэгт Ойтхэрийн ургамал дунд ба урд хэсгээр нь Хээрийн говийн ургамал тархан ургажээ. Гоёо зүлхэр Ван Сэмбэрв лидер Алтан гагнуур зэрэг нэн ховор ургамлууд Баянхонгор аймагт ургана. Аймгийн газар нутагт манай орны байгалийн 3 бүсэд оршдог амьтад болох Тарваг, Үнэг, Чон, Ирвэс, Аргал, Борг өрөөс гээд бараг бүгд байх бөгөөд дэлхийд нэн ховорцсон Мазала баавгай цөөн тоогоор оршиж байна. Монгол улсын хэвтэ болон босоод хэлхийн төв замууд Тус аймгийн газар нутгаар дайран өнгөрч байгаа нь эдийн засаг аялал жуулчлалын хөгжлийн стратегийн ач холбогдолтой бүс нутаг болгож байна. Баянхонгор аймгийн нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл тогтмол өсөлттэй гарч байгаа юм. Тус аймаг 2016 онд хүний болон эдийн засгийн хөгжлөөр Монгол улсын тэргүүлэх аймгийн нэг болох зорилтыг өмнө тавьсан. Энэхүү зорилтоо амжилттай биелүүлж жилээс жилд Баянхонгор аймагт хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээ тогтмол өсч, орон нутгийн болон улсын чанартай төсөл хөтөлбөр ажил арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байгаа нь ирээдүйд хөгжлийн тулгуур хүн ардын аж төрөх таатай бус болон хөгжих нөхцөлийг бүрдүүлж байгаа хэрэг юм. 2016 онд 4.5 орчим тэрбум төгрөг байсан улсын төсвийн хөрөнгө оруулалт 2019 онд 44.2 тэрбум болж 10 дахин өссөн байна. Баянхонгор аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2016 онд 348 сая төгрөг байсан бол 2018 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 513.7 сая төгрөг болж 48%-аар өссөн байна. Баянхонгор аймаг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал хэмээн тодорхойллоо. Энэхүү 3 тулгуурт хөгжлийн бодлого амжилттай хэрэгцээр байна. Баянхонгорчууд бэлчээрийн даацад тохирсон эрчимтэй мал аж ахуйг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч байгаа юм. 2018 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр Тус аймаг нийт 4,245 орчим мянган толгой малыг тоолуулсан байна. Улсдаа нийт малын тоогоор 6-д ордог бол Яман сүргийн тоогоор 1-дүгээрт, Тэмийн сүргийн тоогоор 2-дугаарт ордог юм а. Ер бусын үзэсгэлэнтэй хүн төрөлхтний үүслийн нууцыг өөртөө тээсэн энэхүү газар орон байгалийн баялаг алт эрдэнэсээр арвин баян. Энэ утгаараа Тус аймаг ойрын ирээдүйд Монгол улсын уул уурхайн экспортын бүтээгдэхүүний нэгэн чухал бүс нутаг болох улс орны эдийн засгийн гол их усүрийг бүрдүүлэх өөдрөг дүр зураг хүрэлтэж байна. Баянхонгор аймагт хайгуулын тусгай зөвшөөрөлтөй 84, ашиглалтын тусгай зөвшөөрөлтөй 86 аж ахуй нэгж байна. Өдгөө нүүрс, алт, зэсний 20 орчим аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаамаа. Тийм ч учраас доктортой хариуцлагатай уул уурхайг
хөгжүүлэх бодлогыг барин ажиллаж байна. Баянхонгор аймаг 2018 оног аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан байдаг. Энэ хүрээнд байгалийн болон түүхийн дурсгалт, газар орон, хүн ардын уламжлалт, аж амьдрал, ёс заншил, ховор ан амьтан зэрэг тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч байна. Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, Тайландын хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг олон улсын байгууллага Монгол улсын холбогдох яам газруудтай хамтран цогц төсөл хөтөлбөрийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Өдгөө Тус аймагт аяллаа 6 маршрутыг аль бие ёсоор гаргаж гадаад дотоодын зөөлчдөд зориулсан эвэн дарга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боллоо. Хүн төрөлхтний үүслийн үлгийг гэгддэг Баянхонгор аймаг дэд бүтцийг зохицоор шийдэж хүн ардын ажиллаж амьдрах хамгийн таатай орчныг аймгийн төв хөдөө сумдад бий болгон эдийн засгийн чадвараар улс танд тэргүүлэгч аймаг болохоор зорин ажиллаж байна. Хөх Монголын амин тасархай Хонгор нутагт тавтай морилно.